Сая би яг нь танаас айгүй тодорхой 1 2 3 гэж яагаад дараалаад асуусан та ерөнхийд нь ингээ хариулчихлаа. Яг тэгэхээр бид нар чинь энэ Банк орны хурал олон нийтэд шууд хүрж байгаа. Ер нь бол энэ нээлттэй байх тусмаа, ил тод байх тусмаа ажиллаа явуулж байгаа ажиллаа иргэдэд ойлгуулах тусмаа иргэдийн дэмжлэг болон хяналтчаа илүү хүчтэй болно л гэсэн үг. Тэгэхээр саяны энэ дотор байгаа таны саяны дүрдэд байгаа одоо шилбэл тэр одоо хууль эрх зүйн гарц тэр албадлагатай холбоотой асуудал ч гэдэг юм яг энийг ингээд бас детальчлаад тусгайлсан одоо саналууд болгоод одоо хууль санаачлах субъектэд өгөх боломжтой магнаас өрн дарга энийг ингээд детальчлна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яаж байгаа гэхээр эн чинь нөгөө цаашаад олон хуулийн эрх зүйн үр дагавар үүсгэсэн зохицуултууд байгаа учраас энэ хооронд чинь уялдааг яаж хангах уу тийм ээ захиргааны хууль дээр ч тэр иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр ч тэр эдрийг хоорондынх нь уялдааг яаж хангах уу гэд. Тэгэхээр гол нь ингээд нэг нь асуусан байдалтай нөгөөх нь хариулсан байдалтай юм ингээд нэг дуусчмаар байгаа. Яг эн чинь цагаан дээр хараар тодорхой ингээд зохицуулт болох юмнууд нь юу байна? Бас дээрэс нь хөвшүүлэх, хэрэгжүүлэх юмнууд нь юу байна гэд ингээд бид энэ тодорхой хэмжээгээр алдаагаа засаад дутагдал юм уу одоо сул талаа нөхөө явах тал руугаа л хэдүүлээ хандмаар байгаа. Яг одоо ингээд та бүхэн мэдж байгаа шүү дээ энэ улс орны нөхцөл байдал, улс төрийн энэ игзэгтэй үе байна. Банк орны хурал дээр энэ асуудлыг гарын 5%-нд багт хүн сонсч шүү дээ. Тэгэл цаас нь яг энэ чигээрээ 10 хэдэн удастай өрөөнд нь туслахын ширээн дээр хуучраад дуусаа. Тэгж шийдсэн юм байхгүй болох гэдэг байгаа юм. Тийм учраас бол яг одоо энэ дээр бид нэг тийм өндөр ач холбогдолтой хандмаар байгаа. Яагаад тэгэхээр би хүнийхэн дид хорог өнөөс өндөр хүнийхэн дид хорог даргалж байгаа юм. Тэнгүүт яаж юм гэхээр бид нар хүнийхэн асуудал гингүүт одоо ингээд орчны аюулгүй байдал, эрүүл аюулгүй байдал, утгааны асуудал гэдэг ингээд цаашлаад шууд хүнийхтэй холбочод байгаа байхгүй. Эдийн засгийн өмчийн асуудал ч гэсэн хүнийхтэй шууд холбогдчиход байгаа. Тэнгүүт яаж юм гэхээр Монгол улс за нэг юм. Тэгэхээр энэ хаана очиод тулаад байгаа юм бэ гэхээр иргэний эрхчээ очиод нөгөө төсөв санхүүгийн ил тод байдал нөгөө талд нь авилга тэр нөхцөл байдал дээр очиод тулчаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ аудитын газар бол ерөөсөө энэ ИДБ-ийг хувц утгаар авч байгаа юм шиг энэ алдаануудаа онцож хараад яаж засах гэдэг юмнуудаа их хурлаа яаралтайгаар илэрхийлээд их хурлын хяналт хэрэгжүүлэх бөгөөд хууль тогтоох боломж энэ чадварыг ашиглаад ингээд явчих юм бол бас том боломж байна гэж. Тэгэхээр тэнд байгаа зовлонгуудаа нөгөө зовхон дороо нуусан зовлон жаргалаа өөрөө үүрээд тэгээд яг жилд 1-2 удаа аудитын ерөнхий тайлангаа хилцүүлэхдээ хилдэг бус үед нь хүмүүс мартчихдаг нэг юм зовлон болчиход байгаа. Тийм учраас энэ асуудал бол танай байгууллагын чадварыг нэмэгдүүлэх хуулиар олгосон, хуулиар хүлээсэн үүргийгт нь илүү үр ашигтай явуулахад чиглэсэн байгаа юм шүү. Тэгэхээр энэ бол нэг удаагийн зүйл биш. Тогтмол энийг хэвшил болгож явах хэрэгтэй зүйлээ л гэдэг би онцолж хэлье. Тэгээ энэ дээр өргөжлүүлээд хамтарч ажиллая. Баярлалаа.